Улаанбаатар хотын баруун хойд захад байрлах Баян хошуунд ам бүл зургуул аж төрөх нэгэн гэр бүл. Ээл жирийн амьдралтай энэ айлд аав ээж 3 дүүтэйгээ амьдрах нэгэн хүүтэй та бүхнийг уулзуулах гэж байна. Хэрсүүхэн яриатай, хэвлүүхэн төрхтэй ийм нэгэн жаалын дотоод ертөнц амьдралын хэв маягтай танилццгаая. Барилгын ажил эрхлэх аав ээж нь өдөржин ажлын мөрхөн гэрийн бараа харахгүй тул 3 дүүгээ хараад үлдэх хүндхэн агаад хариуцлагатай үүрэг алтан шагаа хөвдөр л бууна. Найман цагт хичээлтэй тул өөрөөр шахуу гэрээсээ гарч гэр хорооллын айлуудын хашаан дундуур дураах өргөн жимээр алхана. Энэхүү гудмаар алхах тоолонд араашүүдээ арзаалан уцалдах айлын нохоонуудын дунд хүү хэдийн дасжээ. Түүний сурдаг сургууль гэрээс нь нэг буудлын зайд орших. Сонгон хайрхан дүүргийн тэргүүний 76 дугаар сургууль. 3-ын Д бүлэгт сурах алтан шагаа хүүд анги удирдсан тэр биш багш нь ихээхэн ам сайтай. Гэртээ 3 дүүгээ хараад өдөржин өнждөх хэрн хичээл номдоо шамдуу. Хэрэндээ сайн сурдаг хүүд сайн байхаас жаргагүй. Алтан шагаа хүүд сурлагатай ирнэ хэрвээ тэгээд гэртээ 3 дүүгээ хараад үлддэг хүүхдэн бэлээ. Тэгээд энэ юу сурлагт нь нөлөөлдөг болов та юу гэж бодож байна? Сурлагт нь одоо нөлөөлнө л та манай алтан шагаа хичээлдээ итгэж малтай оролцдог нийтж эрен тэгээд төлөвшил сайтай сайн хүүхэд байгаа штэ. Тэгээд гэрийн хүмүүжил яг хүүхдэд харагддаг байхгүй юу? Тэгээд гэртээ ачаалтай байдаг. Хамгийн их шүүрээрээ сурцсан гэр орноо цэвэрлдэг болтой. Анги бол маш сайн цэвэрлэн жижигрийн үүрэг даалгаврыг маш сайн хийн. Ийм сайн манай шилдэг сурагчийн нэг шилдэг алтан медальтай Монголын багш нарын холбооноос авсан ийм хүүхэд байгаа. Ер нь сурагчдад үйлчлэх хатуустай болох талаар ихээр яригдах юм. Харин тэс уулын сурагчид үйлчлэх хатуустай бол бас хүүхдүүд маань багш нь жээж аавд санаа зовох юмгүй явмаар ахи хөдөлгөөн машины хөдөлгөөн бас ихтэй байдаг манайгаа юу шүү. Тэгээд тэр талаар нийгмийн ажилтан сайн ярилт юм шиг байгаа. Тэгээд манайхаас нэлээ хол явдаг хэд хүүхдүүд байдаг. Тэгээд унаам өөрийн гэсэн сурагчдын унаам алтай болцоход бас хэрэгтэй л юм л та тийм ээ. Хүргээд авчиад өгчдөг. Тэгээ буцаад иргээд ирдэг. Одоо баталгаатай. Тийм ээ. Аваар осолд орчихгүй эрүүл мэндэд нь хэрэгтэй байх юм. Багшийн зүгээс бас санаа зовоод очсон уу, танаа бүгд хөрсөн үү, гэртээ ирүү гэл ингээл байнга яриад ээж аавтай нь харьцаал байждаг шүү дээ. Тэгээд одоо сургуулийн зүгээс нийгмийн ажилтан энэ талаар хөсөлдөж явдаг л байх. Дээр бид нэг атуустай болно гэл нэг 2 жилийн өмнө ярьжсэн. Тэгэл алга болцсон ч юм уу болцсон. Тийхүү хичээлийн хонх 13 цагт тангинаж тарах цаг болсныг сануулна. Хүүхэд бүр дэвтэр номоо цүнхлэн тарахтан тосон зогсох хин нэгний зүг яарах бол алтан шагаа хүүгийн сэтгэл харин гэртэн өмөлцөн хүлээх өөдсгөн 3 дүүтэй л тэмүүлнэ. Хичээл тарах цагийг нь хүлээн ажилдаа яарах ээж нь алтан шагааг хаалгаар орж ирмэгц дүү нараа хараад үлдэх үүргийг үлээлгээд зүрэн гарна. 6 настай дүү нь энэ жил сургуульд орж байгаа тул дүүгээ сургуульд нь хүргэж өгөх үүрэгч түнд бас нэмэгджээ. Түүнд гэртээ ирээд хийх ажил мундахгүй. Усандаа явна, мод түлээгээ хааглана. Хотын төвд амьдардаг үе тэнгийн хүүхдүүдээс ялгарх бас нэгэн онцлог нь хоолыг чамгүй сайхан хийчихдэг гин шүү. Алтан шагаа ямар талаар хийж байгаа? Монгол. Нийт том болоод ямар мэргэжлэн болох хүсдэг вэ? Цагдаа болохыг хүсдэг. Яа цагдаа болохыг хүсдэг юм бол энэ мэргэжлийн юу сайхан санагдсан? Цагдаа хүмүүсийн хувцас нь гоё харагддаг. Тэгээ би цагдаа нар шиг том болж хүмүүстэй авардаг болохыг хүсдэг. Өдөржин завгүй ажилласаар нар шинхийн алдад сайн нэг гэрийн босгоор алхах алтан шагаа хүүгийн аав ээж хоёр. Тэд гэртээ ирснээр гэр бүлийн халуун дулаан орчин жинхэнэ ёсоор бүрдлээ.
Аав ээжигээ санагалцсан бяцхан үрс ихийнхээ ингэрт наалдан эцгийнхээ сээж рүү мацна. Энэ нь тэдний хувьд юутаач зүрлэшгүй аз жаргал бололтой. Гэвч аав ээж нь өдөржин ажиллаж ирээд ядарсан харагдана. Аав ээж хоёр нь барилгын өрлөг шавар засал чимэглэлийн ажил хийх бөгөөд аав нь барилгын бригадын ахлагч гин. Манайх 5 хүүхэдтэй. Нэг хүүхэд маань хөдөө эмээ өвөө дээр юм байдаг. Одоогоор 4 хүүхэдтэйгээ байгаа. Тэгээд манай өвч одоо өглөө 7 цагаас гэрээсээ гараад сургуультай явчихдаг. Тэгээ өдөр хичээл нь 12-1 гээд хардаг. Тэр хооронд би одоо хүүхдээ харж дүүнэрийг харж гэртээ байдаг. Тэгээ ирэхээр нь зөрөөд ажилд явдаг. Барилгын ажил хийдэг болохоор өглөө гараад ирнэ манай өвч. Тэгэл би болохоор хүүгээ ирэхээр нь зөрөөл. Ирэхээр нь зөрөөл тэгэл ажил. Алтан шагаа хар өрөөж хаваад ингээ өдөр болгон ингээ сургууль руу ганцаараа алхтгүү. Тэгээд та нар ер нь хүүгээ хөрөж болцоо хэр өгдөг вэ? Сургуулийн зүгээс энэ талаар одоо ямар арга хэмжээ аваас гэж боддог вэ? Баян хүргээд өгч болж чаддгүй шин. Би тэрч өглөө гараад нөө барилгын ажил өглөө гараад ороо ирдэг. Манай өвч өөрөө өглөө босоод өөрөө бүр багаас 1-р ангиас бүр бие дагаас урчихсан. Тэгэл өөрөө автобусны буудлын дээр автобусаа хүлээж гаал. Тэгэл өөрөө сургууль руу явчихдаг. Ер нь сургууль одоо сурагчид үйлчлэх автобустай бол үйлчлэгээ нэвтрүүлвэл та яа дэмжих вэ? Дэмжин. Энд чинь одоо хар өглөө 7 цагт гэр барагшгүй гэрээсээ гарч байгаа хүн. Тэгэл автобусаа хүлээж ийн гээл 20-30 минут чухал автобусны буудлын дээр хүлээгээл зогсоод идэг. Тэгээд даарч өрхөөс авахгүй бол хүн дээр л маш их байдаг. Урд нь энэ саяхны хүртэл ер нь сургуулаасаа бүр хоол одоо газар амьдэрдэг гэсэн шүү дээ. Энэ талаар яриач. Манайх одоо энэ буудлаасаа бүр дээш нэг уул талдаа байдаг лээс л та. За 8 сараас нэг айлын нэг түрээсийн байшин 2 сургуулийн хүүхэдтэй олцоод сургууль соёлд нь ойртох гээд автобус нойн ч гэсэн ойртох гээд тэгэл наашнаа хүрээд ирчихсэн. Дээшээ явахад бол асуудал маш хүндэлтэй. Байн ганцаараа дээшээ доош яваад байх боломжгүй. Хар хүйтэн шуурганаад. Тэгээ жалга суудаг ихтэй, гулгаа ихтэй машин дэрг бол байн гол хийж идэг. Дээрээс явахад бол маш их хүндрэлтэй. Тэр хичээлдээ машинаар хүргүүлж хичээлээ тарахтаа ч машинаар тосуулан гэртээ ирээд эцэг их эмээ өвөөгийн аль нэгний өөртөө зориулж хийсэн хоолыг амтархан идээд анги дээрээ болсон алив явдлын талаар ам хуурайгүй ярих хүүхдийн гинхэн инээдийг гэр дүртэл цалгиулахгүй. Ийм амьдралыг тэр мэдгчгүй биз. Гагцын тавилан ганц алтан шагаа хүүгээр хязгаарлагдахгүй гэдэг хатуу үнэн. Гэр хороололд амьдрах мянган үрхийн өв таалгыг татваас амьдралын хатуг энэ мэт нуруундаа өрөх алдраахан үрс хичнээн тааралдах бол гэдэг эмзэглэх асуудал болжээ. Тиймээс нөгөө л цэцэрлэгийн асуудал сөхөгдөж цаашлаад сургууль автобустай болох хэрэгцээ шаардлагач тавигдаж байна босоо. Хүүхэд гэдэг эх орны ирээдүй. Эрүүл аюулгүй амьдрах орчин сурч боловсрох бололцоо хүүхэд бүрийн өмнө эрх тэгш байгаасай. Эрүүл бие саруул ухаантай иргэн болж төлөвшөөд их орондоо их хөлсөө бүтээх нь эцэг их сургууль цаашлаад төр засгийн өнөөдөр хандуулж буй онцгой анхаарал онцтой бодлогоос шалтгаална гэдгийг бүү мартаасай гэд энэхүү нэвтрүүлгээ өндөрлөж байна.